газрын хэрэгцээ барилга бат байгуулалтын газар дээр байна. Өнөөдөр Орхон аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөн болж хэлтэс агентлагууд цаг үеийн мэдээлэл болон өмнөх 7 хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Энэ үеэр Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга мэдээлэл хийж Жаргалант суманд шинээр баригдсан уурын зуух хэвийн ажиллаж байгаа ч газар доорх инженерийн шугам сүлжээнд асуудал гарч эмнэлэг сургууль орон сууцны 3-4-р байр болон сургуулийн дотор байрны халаалт доголдож халахгүй байгаа талаар мэдэгдлээ. За, дулааны станц бол ер нь бол дулааны төгөөгт бол асуудалгүй байна. Манай газар доорх шугам маань жоох асуудалтай. Яг дулааны төгөөд эхлэхэд бол сургууль цэцэрлэг бол хэвэн байсан. Ганц зүйл нь болохоор 2, 3, 4-р байр халахгүйсэн. Тэгээ 2, 3-р, 4-р байраа халаагаад эхлэхээр сургууль цэцэрлэг тоглолтод байна. Тэгэхээр энэ амралтуудад бол бид нар сургуультай бага хэмжээний богино эргэлт хийгээд айл өрхөд өгсөн байгаа. За, өнөөдрөөс эхлээд нөгөө Эрдэнэ тусгын өнгөрсөн насад ажиллаж байгаа. Төв магистрал шугам дээр одоо ноцоос тавих, өргөх ноцоос тавих ажлыг бол энэ 7 хоногт яаралтай хийгээд тэгэх юм бол хийм болно гэсэн юм эхний одоо дүгнэлт гарсан байгаа. Гэхдээ яг тодорхой одоо өнгөрсөн 5 дахь өдөр өргөх ноцоос тавьсан ч гэсэн нөгөө 2, 3, 4-р байр нь буцаад доголдсон. Тийм учраас одоо бид нэр буцах шугам дээр бас одоо өргөх ноцоос тавьж иж одоо дулааны хэвийн болгоно гэсэн юм явуулсан одоо дүгнэлт явж. Гэхдээ одоо мэргэжлийн байгууллага ажлын дараа ямар тулгуур мэдэхгүй байна. Шинэ станцын хувьд бол ямар нэгэн доголдол байхгүй. Манай газар доорх шугам маань жоох асуудалтай гэсэн үг. Алба захиалагчийн алба Иймд энэ 7 хоногт Багтаан Орхон аймгийн засаг даргын орлогч Түмэн Жаргал, хотын захирагчийн албаны дарга ганц огтолон мэргэжлийн байгууллагууд Жаргалант суманд ажиллахаар боллоо. өөр асуулт тодорхойлолтой байхгүй ганц захиалга. Засаг даргач гүм оолоо хэлсэн шүү дээ. Ирэх жил наад зуухны асуудлаа ягаарай. Шинэ зуух чинь горин тохируулах хэцүү шүү. Анхаараарай. Хувийн хвшлэр гүйцэтгүүл яадаг юм бэ? Төр одоо энэ дулааны асуудал аваад явах нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэдэг. Яг энэ чи ийм процесс болно гэдгийг чи мэдрээл байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр хуучин зуухыг бэлэн байдалд байлгараа. Наад агдлуутын чинь бас асуудал үүсгээд бичиг тоол өгöd байгаа юм байна. Хуучин зуухыг ганц цагтаргаа тэр хөрөнгө мөнгө нь гарцсан хийгдсэн гэж ойлгож байгаа шүү. Аврын завдлаас. Шууд залгахад бэлэн байлгах шүү. Шинэ зуух асуудал үүсгэхэд. Өвчлөлийн бэлтгэлгээ зөндөд явсан. Тэгээ одоо ингээд яг өвлөнд болоод ирэхээр ийм асуудал яриа сууж байгаа шүү. Юу гэсэн үг? Дулааны доголдол нь дулааны шугамд даралтын зөрүү байгаагаас шалтгаалж халаалт муу байгаа юм. Мөн горим тохируулгын ажил хийгдэж байгаа гэлээ.